Би хөтлөгч Баатар байна. Харин би Зэрэг хүү байна. Хүүхэд багчуудын гэгээх ертөнцөөр аялах Зэрэг хүүгийн цаг нэвтрүүлгээ эхлүүлцгээе. Хамтрагчид Дорнод Монголын оюун ухааны академи, хамтрагчид Тунмал Бэкери, модерн арт зургийн дугуйлан. тэр надаас хураг өгсөжгүй хоёроо. За нэг сэрэ хоёр нь энэ одоо хоёр хуваагдсан зав. Энэ тал нь ингээд сүүлтэй хэсэг нь яага. Харин нөгөө хэсэг нь болохоор цагаан хураг өгсөн. Аха. Муга тарангууд би зөрөгтэй л хажуугаар нь өнгөрөөд явсан ш. Тэгээд бас ийм том толгойд ш. Бас тань цүүл ахгүй байна. Хөөе ээжээ тэгээд сарлаг үхэр хоёрын дундаас гарсан тэр амтан байгаа юу? Байхгүй. Тэр амтан байхгүй байгаа. Хамтрагчид Дорнод аймгийн музей, мэдээллийн ивент тэтгэгч TV9 телевиз, хамтрагчид Joy гитар сургалтын төв. Өнөөдрийн зочноор 7 настай Энэрл оролцсноо. за бүгдээ өнөрлийг орцгоё. Сайн уу. Энэрлээ. Манай нэвтрүүлгийг тэрсэнд баярлаа. Зүгээрээ өөрийгөө танилцуулаач. Би 5 дахь сургуулийн 20-ийн ангийн сурагч Ишнэрл амбул дөрүүлэн амьдардаг. Чи чөлөө цагаараа гэр бүлтэйгээ юу хийдэг вэ? Би чөлөө цагаараа гэр бүлтэйгээ ном уншиж хөл бөмбөг тоглодог. Хөл бөмбөг яаж тоглодгийг инэрлээ? Хөлөөрөө сайн өшиглөж тоглодог. Яагаад танаа гэр бүл хөл бөмбөг тоглодгийг? Манай аав хөл бөмбөгийн тэмцээнд ороод алтан медаль авч байсан болохоор бидэн зааж юм биш ирсэн. үү танаа авч чинь. За өөр гэр бүлэрээ юу хийдгүү таад? Амралтын өдөр хөдөө эмээгэндээ очиж морь унж ааруу лидэж аргалт түүдэг. Морь унах гоё юу? Морь унах гоё ядаг сонирхолтой. Чи морь унахаа сайдгүй? Айдаг байсан. Одоо айхаа болсон. Ганцаараа явдаг юм уу морь унаад? Ганцаараа явдаг. Явж исэн. Тэгээд тойн хариулж исэн. За дүүхаа тухай. Дүү намайг зөндөө олон удаа үддэг. Амар онцгүй. Яаж үдэх үү? Одоо намайг хичээлээ өвчж агаад цэцж байгаа л. Тэгээ би ээжтэй лөнгүүд ээж урилыг өмөрөө намаа загнадаг. Тийм үү. Тэгэхээр чи яах вэ? Би ээжэд гомдлдог. Тэгээд ээж урилыг өмөрдөг. Тэгээд бас аль дээр би хоол хийжсэн чинь надад хоол буруу зааж өгөөд бас л би хоол онцгүйгээд миний бай шайлцсан. Тийм үү. Аавч тэгвэл хоол муул хийдэг юм байна да тий. За. Инэрлээ. Чи чөлөө цагаараа юу хийдэг вэ? Би чөлөө цагаараа ном уншиж дугуундаг. Тэгээд өмнө нь би илжиг унжаасан чөлөө цагаараа. Илжиг. Сургуулиас гадна чөлөө цагаараа ямар секс дугууланд явдаг. Би оюун ухааны актив хуруундаж явж байсан. Тэгээд бас би шоон явдаг. Инэрлээ. Бас зургийн дугууланд явдаг. Чи одоо 2 дугаар анги юм байна штэ. 2 дугаар анги хөхөд ном унших сонирхолтой гэхээр бас гоё санагдаж байна л да надаа. Тэр чи хамгийн сүүлд ямар ном уншсан бэ? Сар хагтааны. За, юу гардыг юм бэ? Сар хагтааны ингээд нэг охин байсан. Тэгсэн чи ээж нь түүнд ном сум бэлэглээд тэгээ ном сумаараа үргэлж тоглодог. Тэгж гарсан. Тэгээд чи яг тэр унсан номоос юуг ойлгож гисэн? Тус сайхан сэтгэлтэй байх юм бол хүн туслахад өөрт нь ач тус ирдэг. Чи хуран дээр хэдэн секунд хэдэн тоо тий? За зараа 1 секунд аха. 1 секунд хэдэн тоо? 5 тоо оддог. Нэг оронтой. Нэг оронтой тоо. 2 оронтой тоо бодож чадах уу? 2 оронтой тоо бодож чаднаа. За инэрлээ. Яаж боддгийг? Чи надад зааж өгч чадах уу? За энэ 5 1. За 53 дээр 4 энэ 5 10. За 53 дээр 4-ийн жолохгүй байвал нэг өрөөнөөс гарлаа, болжмор суулаа. Тэгээд 57 гарна. Болжмор суунаа. 5 маань болжмор ахгүй юу? За чи одоо тэгвэл миний хэлсэн тоог бодоорой. За 7 дээр 3-ыг нэм. 10. За ингэж гарах юм уу тий? За 12 дээр 20-ыг нэм.
32. За, ингэ ботчих юм шүү дээ. Тий. Хуруугаа ингээ өөрөө ингээд ойлгоод тогтоогоод таагаар Бас би орлуулад өмнө Сурбаа самбинж авдаг гэсэн. Сурбаа самбингийн тэмцээнд ороод 29-р байранд орсон. 5 сарын 27-нд улсын чансаад орно. улсын чансаа гэж юу юм? Улсын чансаа гэдэг нь тэмцээн байхгүй юу? Хүүхдүүдийн өрсөлдөнд. Бас би нөгөө амьтны үрэлэн дээр очиад баахан элбэн гэдэг амьтаа хараад, сармагжин хараад, тогсыг бүр өдөө дэлгэж байгааг нь хараад тэгсэн чинь нэг тал дээр очисон чинь би амар өндөр нөгөө талан дээр нэцэн чинь амар нарийнхан болоод ирсэн шүү дээ. Шидэт төл юм шиг За, байлээ. тэр олон амьтдаас аль нь илүү таалагдсан? Тогс амар гоё өдөө цацруулсан. Тийм үү? Тэгээ би бас хөдөө зээр харж ирсэн шүү дээ. Тийм үү. Ахаа. Зэр хаана харсан? Зэр хөдөө гэд хэлээд байгаа юм шүү. Уулан тийм үү? Үгүй. Тал газар. Эмэрлээ. Чи зөрөгтэй юу? Би зоригтой. Альдаар би нэг хөдөлдөг шатан дээр айгаа явж чадахгүй харна. Жохоо адилхан тэгсэн мэтлээ хөдөлгөө шатан дээр нь алхаа тэгээд гүгсээр агаад тавуудаа гүгээд сураад тэгээд би тэр шатан дээр авираа сураад би ийм зүргийг сурсан. Аймгааг нь 10 хүүхдээ харин аймгаа бишгүй нэг ч өгтгөө гэдэг зүргийг санаад зориг орсон. Тийм зүрх байдаг юм уу? Байдаг. Би нөгөө өөрөө нэг хичээл хийжсэн чи нэг зүрхийг хулаад чирээ гэд гараад тэгээд тэр зүрхийг сансан байхгүй юу? Чист мондог зоригтой юм байна. Хөө тэгээд тасаагаад тээ. Би аль дээр явж ирсэн тийсэн чи муугаа тарангууд би зоригтой л хажуугаар нь өнгөрөөд явсан ш. Тэгвэл чиний хамгийн айдаг зүйл юу юм? Муур. Чи яага муурнаас идгээ? Муур найздаг тэгээ муухай сахалтай гэдэг болохоо байдаг. Эмэрлээ. Чи сая зургийн дагууланд явдаг гэсэн штэ. Чи зургийн дагууланд хэдэн жил явж байгаа юм? Би зургийн дагууланд 2 сар явж байгаа. Би бүр могоо өдөр зурдаг. Багш зааж өнгөд нь зурдаг аахгүй юу? За, энэхийн зургуудыг үзэх байлаа. Зурсан зургийг. Тэгээ. Би хамгийн ихэнд энэ зургийг зурсан. Энэ Харуулаач. энэ нэг тоос болохоор энэ хоолоо ингэж унгаага тэрээга итгэж байгаа. Зурсан. Энэ чиний анхны зураг юм уу? Би энийг өөрөө зурсан. Багш ингэж энэ цэгээс ийшээс зурж шүүгээд нойр цаасан дээр тайлбарлаад өнгөд нь би зурсан байхгүй юу? Чиний хамгийн анхны зураг чинь юм уу? Аха. Ямар гоё зурсан. Энэ цэнгэр өнгөр би яагаад тогсыг бодсон маа гэвэл тогс цэнгэр өнгөтэй юм шиг санагдаад би цэнгэр өнгөр зурсан. За, энэ одоо юуны зураг вэ? Энэ бол анааш. Анаашиг бол би 3 дахь зураг. Анааш болохоор ингээд инээж агаар зургаад ирсэн. Энэ үсэн. Ямар гоё зурсан. Энэ арт тал нь болохоор ягаан фонон дээр зураг аваасан байхгүй юу? Энийг болохоор барт цэцэн ингээд ургаж байгаа. Тэгээд энэ ард нь ингээд ягаан өнгөтэй юм байгаа. Энэ нь болохоор дүүжин дайжин. Дүүжин дайжин ингээд энэ болохоор дүүжин тажингийн арт талд ингээд шүүг байгаа байхгүй юу? Тэгээд энэ эдрийг нь шар өнгөөр утсан. Энэ хүн зурсан. Ямар гоё хүн зурсан. Энэ эмэг зүйлт хоёр нь хосоороо. Тэгээд энэ болохоор усан агаа. Энэ нь юу юм бол? Уруулан. Уурал нь ингээд хуваагдсан. Би уруу зураад хуваагдсан. Тэгээд эдэр нь болохоор миний зүгээр 3 янз тийм барилын шаваар ингээд гар зураг нь ахгүй юу? Нэрлээ зураг зурхын ер нь юу гоё байдаг вэ? Зураг зурхадаа миний зурагт чадвар өмнө нь би ингэж гой зурж байгаагүй амар сонин зурдаг байсан. Тэгээ би зургийн дагууланд яваад гой зурдаг болсон. Ямар зургийн дагууланд явдгийг? Би Modera Art зургийн дагууланд явдаг. Modera Art зургийн дагуулангийн машин ингээд Заяа ахгүй юу? Заяа гэдэг нэртэй. За, багш нь ямар зан чанартай хүн байдаг вэ? Тэгээд ерөөс уурлангууд нэгээл гэдэг уурлангуудаа. Тэгээ төвжилтэй нэг ярьдаг. Тэгээд
Тэгээд зураг зарж өгөө. Тэгээд том ангийнхан дууралдаггүй хүүхдүүдэд дууралдаг. Тэгээ манай агч хөгжилтэй. Тэгээ манай ангийн болорч юмэг шүүдэр цэцэг хоёр хамаж явдаг. Шүүдэр цэцэг хар зураг баггүй юу? Болорч юмэг бас начиг адилхан ийм гар зураг. Чи амралтынхаа өдрийг яаж өнгөрүүлдэг вэ? Би амралтынхаа өдөр хөдөө явж тэгээд заримдаа дугууландаа явж өнгөрөөдөг. Гөрдөө очиод дугуй унаад тэгээд морь унаад хойно хорооны чихийг ажиллажсэн. Яагаад хоньны чихийн ажилт юм бол? Яагаад гэвэл далаа хаан хоньны чих амар урт урганх бах гэд ажиллаад тэгээд далаад дэрэгжил ургацдаг аахгүй юу? Тэг надаас хураг өгсөн шгөө хоёроо. За. Нэг сэр хоёр нь энэ одоо хоёр хуваагдсан зав. Энэ тал нь ингээд сүүлтэй хэсэг нь яага. Харин нөгөө хэсэг нь болохоор цагаан хураг өгсөн. Ахаа. Ямар сони юм бэ те? Тий бас өргөл ишиг бараа сууж исэн чи нөгөө тэр ишиг нь талаад ингээд үсрээд намайг яагаад барахгүй байгаа махтаа гэд үсрээд хоёр ишиг ингээд дээр ингээд сутсан. Хичээлээ хийхээс өөр бас юу хийдэг вэ? Хичээлээ хийхээс гадна өдрийн тэмдэглэл ичдэг. Өдрийн тэмдэглэл ичиж өөрөөгөө өдрөө олсон зүйлсийг ичдэг. Чи миний өдрийн тэмдэглэлийг хармаар байна уу? Тэгээ. Миний өндөр өдрийн тэмдэглэл би чамд нэг л ном уншиж өгье заа юу. За манай ангийнхан магадтай боголж тоглож ирсэн. Тэгсэн чи Аалзны баг бол Баатармын баг. Тэгээ Баатармын баг бол хүмүүс өшөөнд айлдаг баг. Харин манай баг бол еврейх баг нэртэй. Тэгээд хүмүүсийг ерөөсөө айлахгүй Аалзны багийг устгах төлөвлөгөөтэй. Тэгээд Аалзны багийг ялаад тэгээд тэгсэж хүмүүс цаана манай багт орох уу гэсэн чинь хүүхдүүд бид нар яагаад өөрсдөө баг зохиож болохгүйгээд Аалзны баг, хачиртай баг, чонгны ясан баг гэж зохиоцсон шүү дээ. Яагаад тэгж зохиосон юм бол? Яагаад гэвэл өөрсдөө баг нээж хой хөгжилтэй тоглохын тулд зохиосон гэж бодож байна. Энэрлээ яагаад өдрийн тэмдэглэл бичих болсон юм бэ? Яагаад гэвэл одоо том болоод тэрийг уншаад би ийм хөгжилтэй ном хийж ирсэн юм байна шүү дээ. Тэрийг санана. Чиста мондаг юм аа нэрээ. Тэгээд өдрийн тэмдэглэл хийж ирсэн. Энэрлээ зэрэгхүүдээ ирж танилцсанд баярлалаа. За чи одоо бидэнд өөрийнхөө нэг авьяасыг үзүүлээч. Би нэрэ 1-р ангита уран уншигч гээд алтан медаль авч ирсэн. Тэгээд тэрэн дээр нь уран уншигч гэдэг бичиг байсан. Тэгээд ингээд одтой. Тэстэй адилхан. Тэгэхээр чи шүлэг гоё уншдаг гэсэн үг үү? Аха, тэр шүлэг бол дэлхийгээ би үүрч авна гэдэг шүлэг байсан. Одоо миний уншиж байгаа шүлэг бол Монгол хүний зүрхний бичээс гэдэг шүлгийг уншина. Хин зохиосон шүлэг үлээ? Тангидын асан гоо зохиосон шүлэг. Эхлээд би уншихтаа танилцуулчихна заяа. Най та нар сонсоорой за. Тангидын асан гоо зохиосон Монгол хүний зүрхний бичээс гэдэг шүлгийг уншина. Их орондоо хайртай хүн бүхэнд зориулав. Би 5 хантай гэр төржээ. Би 5 твтэй дэлхий төржээ. Би буурал түгтэй Монгол төржээ. Би бурхад мэндэлдэг дорнодод төржээ. Байтг ниймэн хонх намайг хөлд оруулсан. Ботхон бүлээ намайг хөлд оруулсан. Ун хаан гинго надад жигүүр ургуулсан. Уртын дуу надад ухаан цараасан. Эвдэрвэс бит хуваахын хүрдээ. Эвдэрвэс бит үржүүлэхийн хүрдээ. Энэ бол миний зүрхний бичээс эвлэрсэн цагтаа монголчууд бит хүчтэй. Авдран дотор минь судар минь багтдаг. Актныхаа дөрүүн дээр гэрмэн багтдаг. Өргөөн тоонор минь наран багтдаг. Үгэлцэг дотор минь оршлон оршдгоо. Би дэлхий твтэй гэрийн эзэн. Би дээшээ заяатай тэнгэрийн эзэн. Би дээрээ нартай Тэнгэрийн эзэн, би дээцээс зэрлэгтэй Монголын эзэн, би 5 гушуу сүргийн эзэн, би тал ханга говийн эзэн, би лустай хөх усны эзэн, би луутай хөх тэнгэрийн эзэн. Оюуны эмчийн албан ёсны эрхтэй бүтээлийг хүргэж байна. Зэрэг хүүгийн цаг нэвтрүүлгийн танин мэдхийн болон эхэлж байна. Цагаан зэрийн тухай ярилцах болно. Энэрлээ чи цагаан зэр харж байсан уу? Би цагаан зэр харж байсан. Машинаар хөдөө явахдаа ингээд сүргээрээ уулан дээр явж байгааг харсан. Би чамд яг ямар харагдаж байна? Чи юу нүдээ ерөөсөө жацхгүй. Тэгээ нэг юм ингээд хар ивэртэй харагдаад тэгээд амар сонир царай. Чиний хаасан зэртэй адилхан байна уу? Үгүй адилхан биш. Зэр чин дeel өмсдөггүй бас Монгол хөтөл өмсдөггүй шүү дээ. Тэгээд бас ийм том толгойд биш. Бас тань цүгэл ахгүй байна. Цагаан зэрийн золгыг нь, эрийг нь бас эмийг нь юу гэдгийг юм бол
Би зулцгын янзаг гэдэг мэднэ харин нэр юмыг сайн мэдэхгүй. Хүүхдүүдээ цагаан зэргийн тухай мэдээлэл өгөхөөр нэгэн зочин гэсэн байна. Зочноо өгтөө авцгаая. Бидний урилгыг хүлээж өгсөн танд баярлалаа. Өөрийгөө танилцуулаач. Намайг Наран Гэрэл гэдэг Доронтой аймгийн музейн захирлаар ажилладаг. Доронтой аймгийн музей Зээрэнхүү миний дүрийг бүтээсэн байгаа. За тэгвэл та үзэгч хүүхдүүдтэй Зээрэнхүүгийн дүр хэрхэн бүтсэн талаар бас ярьж өгөөч. Зээрэнхүүг анх бүтээх болсон шалтгаан бүр 2021 онд бид нөгөө боловсролын хөтөлбөрөөр бас хэрэгжүүлэх гээд гарын авлага хийх гээд бэлтэж байхдаа нэг зайлшгүй юм дүр хэрэгтэй байна гэж ярилцж байгаа, хамт олнороо ярилцж байгаад одоо Доронтой аймагт ийм онцлог болсон, Доронтой аймагт голлон амьдардаг цагаан зээрээр одоо Зээрэнхүү гэдэг дүрээ анх бүтээсэн. За тэгээд Зээрэнхүүгийн гол зорилго нь болохоор одоо түүх соёлын өвөө хүүхд залуучуудад сурталчлах, хайрлан хамгаалах чиглэлээр одоо танин мэдхүүн мэдлэг ойлголтыг өгөх үндсэн гол зорилготойгоор анх Зээрэнхүүг одоо бүтээжсэн. Музейд ямар амьтан байдığım бол? Музейд маш олон төрлийн амьтад байдаг. Тэгээ манай музейд болохоор чинь яг энэ Доронтой аймагт амьдардаг одоо жигүүртэн шууд, ан амьтад, махан эдштэн ингээд шавж ургамал гэдэг олон төрлийн одоо үзмөр байдаг. За амьтад гэх юм бол одоо цагаан зээр байна. Дээрэс нь буган хандгай, бууга, чон, зээр гэдэг маш олон төрлийн амьтдыг бас үзүүлсэн байдаг. Зээртэй холбоотой одоо музейд ямар үзмөрүүд байдаг вэ? Зээртэй холбоотой за зээрийг одоо ер нь бол яг ингээд бэлчээрлж байгаа байдлаар нь бид нар бүрэн хэмжээгээр нь бас дэлгэн үзүүлсэн байдаг. За тэгээд одоо өөр одоо энэ зээртэй холбоотой бас энэ боловсрол танин мэдхүүн хөтөлбөрүүдийг бас музей дээр одоо ингээд хүүхдэд ингээд танин мэдхүүн мэдлэг олгох юм хөтөлбөрүүдийг бас хэрэгжүүлдэг байгаа. Зээрийн аав ээжийг юу гэдэм бол? Зээр янзганы юу? Аавын болохоор оон гэдэг, ээжийг шаргачин гэдэг. За хүүхдийн нь болохоор янзаг гэдэг байна ш. Та музей үзчихсэн үү? Би найзтайгаар Би үзэж байгаагүй. ангиараа үзчихсэн. Тийм үү. Таалагдсан уу? Гэтэ яг тэр аалж маснаа зэрэг юун дээр аяг амьд тийшээ. Энэрл арслан үзчихсэн үү? Манай Монгол улсад арслан гэж байдаг уу? Байдаг гэж бодож байна уу? Чи харсан уу? Харж байгаагүй л дээ. Гэтэ ойд байдаг юм шиг байлаа. Арслан болохоор Монгол улсад байдгүй, халуун оронд байдаг ийм авраг том амьтан шүү дээ, тий? Тэгээ арсланг та нар ингээ харахыг хүсэж байна уу? Хүсэж байна. Тэгэх юм бол тэгвэл манай музейд очиод арсланг бас харах боломжтой. Тэгээд музейгөөс 5 сарын 18 гээд олон улсын музей өдөрт зориулаад Улаанбаатар хотод байдаг байгалийн түүхийн музей гэж бас том музей байдаг. Тэр музейн одоо энэ ховор нандин үзмрүүдийг музей дээр авчирч хүүхд залуучуудтай үзүүлэхээр бид нар бас ингээ бэлдэж байгаа. Тэн дээрээс та хэд ингээ арсланг бас үзэж болно. Баярлалаа. Тэр үзэсгэлэн дээр очиод бас өөр олон төрлийн амьтад үзэж болно. Та хэдий мэддэг нөгөө оцсон шувуу гэх тий хойд мөсөнд хуйлд байдаг. За энэ оцсон шувууг үзэж болж гин сармагчин, кенгуру гэдэг ингээд энэ ховор амьтдыг очиж үзэх боломжтой байгаа. За мөн дээрэс нь та нар үхэр мэдэн штэ тий? Тий, үхэр мэднэ. Тий. Тэгээ манай энд байдаг үхэрнүүдээс өөр үхэр одоо ийм сэрүүн бүст амьдардаг үхрийг сарлаг гэдэг байхгүй юу? Тэр ийм аюу олон ийм өстэй тэр сарлаг үхрийг бас очиж үзэх боломжтой. Маш том өвөртэй. Тий. Хөөе, эгчээ. Тэгээд сарлаг үхэр хоёрын дундаас гарсан тэр амтан байгаа юу? Байхгүй. Тэр амтан байхгүй байгаа. Ховор энэ одоо энэ Монгол улсад байдгүй ховор ан амьтдаас одоо бүрдсэн ховор ан амьтад гэдэг ингээд үзэсгэлэн маань 5 сарын 18-нд нэгдэж байгаа. Тэгээ хүүхд багчуу та бүхэн маань бас анги хамт олноороо гэр бүлээрээ хүрэлцэн ирж үзээрэй. Та хоёр бас ирж үзээрэй. За. Баярлалаа. Хүүхдүүдээ Зээрэнхүүгийн талаар мэдэж авсан гэдэгт итгэлтэй байна. Наран гэрлэгчтэй баярлалаа. Баярлалаа. Хамтрагч Дорнод аймгийн музей. Зээрэнхүүгийн цаг нэвтрүүлэг үргэлжилж байна. Одоо зөөр цэцэн нүгээр өрсөлдөнө. Өнөөдөр хоёлаа хайчлаатаа дааваад ялсан нь эхлэе. За тэгье. Хайчлаа даав гурийн аль нь дийлэх вэ? Ус, мөс, цас. За чи эхлэх юм байна.
За бид хоёрыг шүүн шүү. За За хүн нахтай дээлцэхтэй. Аавын үг алт, ээжийн үг эрдэм. Эдгээр бие чимхээр эрдмээр бие чин. Аав үсэг эрдмэндэд аав ээж хүний дэд. Сайн хүн нагацтай замдан мод үндэстэй. Сайныг дагуул сарны гэрэл, мууг дагуул могоо орлол. Их Хоёр. мөрөн дүлгөө нэвдэмтэй хүн дараа их мөрөн дүлгөө. Ард давч хөлөг болдог, ажил хийж хүн болдог. Сайхан үгээр илтгэж уран үгээр унтуулах. Давс хийвэл устал, ажил хийвэл дуустал. Аав үсэг эрдмэдэд аав ээж хүний дээд. Аав үсэг эрдмэндэд аягцай эдэний дээж. Буурлаас үгсээс босноо самхүр. 1 Аавын 2 сургаалт ээжийн сургаал эрдэм. Аягны хариу өдөртөө ахтны хариу жилдээ. Тэжээсэн мөрөө тэрэгвдэн. Эв шацгаа бург барина. 1 2 За би боож 3 өглөө. 4. За инэрлдээ баяр хүргье. Манай инэрл чи ямар мандаг юм бэ? За сайныг дагуул сарны гэрэл, мууг дагуул могоон хорлол гэж юусэн үг вэ? Сайн хүнийг дагуул сарны гэрэл тусна, харин муу хүнийг дагуул могоо хорлол ингээ муухай сэтгэлтэй болно. Муу хүн сайн хүн гэж ямар хүнийг хэлэх үү? Сайн хүн гэдэг нь хүн тусалдаг, тусч хүнийг хэлдэг. Тэгээд харин муу хүн гэдэг нь болохоор хүн тусалдаггүй, муухай аштай хүнийг хэлдэг. Баатра, чамаас асуу, чи буруу өссөн хүүхэд бүхэн хүзүүнээс хатуу гэдэг үг хэлсэн дээ. За тэрийг үзэгчтэй гой тайлбарлаад өгвөл ямар утгатай зөв үг юм бол? Ингээ ээж аав нь буруу өсгсөн хүүхдийг ингээ өөрөөсөө том болохоор дийлж чаддаггүй. Бухын өвчин маш хэцүү. Тэрнээс бүр хэцүү байх хэвээр байхгүй юу? Хатуу гэж үү? Буруу өснө гэж яаж үсгийг хэлэх үү? Буруу өснө гэдэг нь муухай хүүхдээ сонин. Аав ээжийнхаа хүнд орохгүй. Тэ. Хичээл номоо хийхгүй. Хичээлдээ явдаггүй. Хүүхэд зоддог. Ийм хүүхдэл. Бид хоёроос нэг асуулт асууя. Та хоёр гар утас хэр оролддог? Би 30 минут л оролддог. Миний утасны зэрэгнээс би тоглодгоо. Оо тийм үү. Миний бидэд тоглодог бүх юм аастах. Гар утас ер нь үзэх муу юу сайн уу? Муу. Яага муу вэ гэвэл нөгөө нүдний хараа муу болон тэгээд айн муухай ааштай болно. Тийм үү. Баатра сайн тал байгаа юу? Сайн талаа байгаа. Ямар? Хичээлээ одоо маш их өвчин гарвал тэгээ хичээлээ тэрнгүүрээ үзэн бас башаасаа ойлгохгүй байгаа зүйлээ бас асуун. Бас гар утсын нэг зүү талаар ашиглаж болно. Аав ээжтэй ярихдаа. Холбоо барихтаа тийм. Аха. За Баатар инэрл хоёроо. За сая хэдүүл гар утасны тухай ярьлаа те. Тэгэхээр өнөөдрийнхөө нэвтрүүлгийн нэг санамжийг бүгдээрээ үзэгч хүмүүсттэй танилцуулъя. За гар утсыг өдөртөө тогтмол цагт бас хэмжээтэй үзэх хэрэгтэй. Бас 30 минутаас хэдэрхгүй үзэх ёстой. Бас 30 минутаас илүү үзвэл утасны хамааралтай болж бас уур уцаартай болно шүү. За хүүхдүүдээ энийг маш сайн анхаараарай. Анхаараарай бас. Хамтрагч Тунмал Бэкери. Зэрэг хүүгийн цаг нэвтрүүлэг энэ үрээд өндөрлөж байна. Энэ удаагийн дугаард хүрэлцэн ирж оролцсон авьяаслаг хөөрхөн өхөөдөн охин инрэлдээ нэвтрүүлгийн зүгээс бяцхан бэлэг гардуулъя. Манай нэвтрүүлэгтээ хамтран ажиллагч Тунмал Бэкеригийн зээрэн хүү миний зурагтай амтд биологи бэлэглэж байна. Мөн эрхийн бичиг гардуулъя. Оюуны эмчийн албан ёсны эрхтэй зэрэг хүүгийн цаг нэвтрүүлэгт оролцсон иш инрэл танд Дорнод аймгийн музейн боловсрал танин мэдхийн хөтөлбөрт хамрагдах эрхийн бичиг хадгалалаа. Мөн манай нэвтрүүлэгт ирж оролцсон инрэлтэд зориулаад талархал гардуулъя. За зээрэн хүүгийн цаг нэвтрүүлэгт оролцож өөрийн авьяас бэлгээ үзүүлж танин мэдхийн мэдлэгээ сорж бага насны дурсамжаа зээрэн хүүтэй хамт дэлгэцэн мөнхөлсөн тул талархал гад хадгалуулваа. За иш инрэлдээ за хамтдаа хуусан зурагтай энэхүү талархлыг гардуулъя. Баярлалаа. Зэрэг хүүгийн цаг нэвтрүүлэгтээ хамт байсан үзэгч өвтөдтэй баярлалаа.
Одоо бүгдээрээ нэвтрүүлгийн төгсгөлд Зээрэн хүүгийнхаа бүжгийг дагаад хийцгээе. Ат